Өнөөдөр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай бүгд найран дахь Монгол ард улсын бүх ард түмэн их чөлөөт тусгай тогтносон засаг тэргэн хязгааргүй их хайртай өгөөд бат нэгдэлтэйгэн дэлхий дахны өмнө батлан илэрхийлж байна. Манай Монголын ард түмний түүх бол эх орны хаан их чөлөөт тусгай тогтносон байдлын төлөө тэмцсэний түүх юм аа. Манай ард түмний түүхийн хаан тус олон зуун жил тэмцэж ирсэн энэ тэмцэл бол Нөхөр Сүхбаатар Чавсангийн удирдлагаар гагцхүү 1921 онд болсон ардын хувьсгалын ялалтын үрээр бүтэж Монголын ард түмэн их чөлөөвэн байлдан олж бүгд найрамдах Монгол ард улсыг байгуулсан билээ. Яхад зөвлөлт холбоот дундад иргэн хоёр улсын засгийн газрын 1945 оны 8 дугаар сарын 14-нд бүгд найрамдах Монгол ард улсын тусгай тогтносон асуудлын талаар солилцсон ноот бичигт тохируулж өнөөдөр манай уудлан эх орны өнцөг болон бүрд Монголын малчин ард ажилчин албан хаагч бүгдээрээ өндөр суксаа эрхтэй эмэгтэй лама хар ялгалгүй сонгуулийн эрхтэй хүмүүс бүхэн бүгд найрамдах Монгол ард улсын хаан төрийн тусгаар тогтнолын төлөө нийтээрээ саналан өгч байна. Энэ өдөр өргөн дэлгэр Монгол нутгийн өнцөг болон бүр 18 наснаас эхлээд ад зай урд хөгжтөн хүртэл төрийн хаан тусгаар тогтнолыг батлахаар цуглацгааж байна. Багуудын төв батлаж байна. Бүгд найрамд Монгол ард улсын иргэн төрийн хаан тусгаар тогтнолыг батлана.
Багинхан дүнгаваад мордлоо. Сомбын төв батлаж байна. Аймагуудын төвд батлаж байна. Тусгаар тогтнолон баталсан дүнг баг үрээс суманд, сумбрээс аймагт хүрэхээр 20 гаруй мянган хүмүүс төмөн их мардон сажунаад жолоохон хөлгүй өрт тойлон давцгаалаа. Байна. Хав, дөрүүд, хасаг, бурят, барах, сахар, далхад урянхай зэрэг манай улсын эртэгч үндэстэн бүгд тусгаар тогтнолон нэгэн дуугаар батлаж байна. Энэ 10 дугаар сарын 20-ны өдөр бол эрх жаргадан тэгшэдлэж эв хөцнэм батнагдсан манай улсын үндэстэн ард бүгдээр ардын хөлсөлт Монгол улсдан хязгааргүй хайртай ачид нам засаг агаа их чойвоснан хамгийн их тар хүрээснийг алтан дэлхийд батлан үзүүлсэн алдар түүхтэй өдөр боллоо. Арын үсэг зурсан дүнгийн морь, радио, галт тэрэг, нэсконгоц, телефон, автомашинаар их жаргалан тех орныхан элгэн хадан зүрх болсон нийслэл Улаанбаатар хүргэж ирлээ. Төв хэмэс дүнгийн гаргав манай орны сонгуулийн ихтэй хүмүүс цөм тусгаар тогтнолон баталжээ. Нэг ч хүн татгалзсангүй. Өнөөдөр тусгаар тогтнолон баталсан явдлууд олон зуун жил эхчлөөний төлөө тулдаж ирсэн эх оронч нарын алдар тэнцлийн өрмөн ардын энэ 1946 онд Сүхбаатар Чавсангийн байгуулсан
ардын хүнсэлт намын 25 жилийн ог хийлээ. Мянга 945 оны 2-р сарын 8-ны өдөр манай ард түмний хөдөлгөгч Чарльсонгийн 50 насны ой боллоо. Нөхөр Цэдэн бол өөрийнхөө илтгэл маршал Чарльсон